За өөр дуу хоолойг нэнэ гэдэг чинь энэ хуулиар оруулж байгаа өөрчлөлтөөр бол өөр дуу хоолой бүрэн нэгдэхгүй юм байна гэж харагдаж байна. Ард нам арчилсан намын бүлгүүд төлөөллүүд хоорондоо уулзаад за ингээд парламент болчлоо энэ хуулийг батална гэж. Бусад намууд нь оролцсон юм. Ярилцсан юм. Ямар нэг байдлаар санал асуусан юм байхгүй. Тэгээд 5 намын дуу хоолой болно гэдэг. Дээрээс нь энэ хуулийн дээр чинь бям цогт байна уу одоо хэн байна уу өнөөдөр спикер томилогдож байгаа гэдэг утгаараа энэ мөчөд зориулж оруулж ирж байна. Дахиж нэмж ажиллаад их хурлын даргын дэрэгдэх зөвлөлтөөр би олон удаа хэлжсэн. Энэ нэг 5 нам ч хоорондоо яриад энэ сонгуулийн хууль, дэгийн тухай хууль, бусад энэ зүйлүүдээ нэг эмгцэгцтэй болгоод тавьчих болохгүй мүү гэж. Цэндийн нэмдэрчийг их хурлын дарга байхад та намын гишүүнчлээс татгалзаж болдгоо мүү гэж би өөрөө нэгдсэн чуулган дээр асууж ирсэн. Гэхдээ татгалзлаа гэж яах вэ? Би намаар албалт шүү дээ хариулж л байсан. Хэрвээ үнэхээр парламент сонгодог парламент руугаа явуулъя гэд явж байгаа бол ерөнхий сайд нь их хурлаа тараадаг болгож болохгүй юу? Дээрээс нь бүлэг хариалагдаагүй гишүүдгээ байгаад байдаг. 10 гэдэг тоо тавьчихсан. Ард түмний төлөөллийн нэг хэсгүүд нь ямар ч бүлгийн зарим эрхийг нь шийдэлж чаддгүй. Тодорхой асуудлууд дээр завсарлага авах хэрэг байхгүй. Тэгэд их хурлын дарга нь нам бус байх юм бол дэд дарга нараа бас нам бус болох юм. Бүлгүүдээс гарч ирж байгаа дэд дарга нараа нам бус болгох яс бүгдийн намтад нь. Хамгийн гол нь үргэлжлүүлээд хэрвээ ингээ парламентын арчил парламентын асуудал хүндрээд байна гэж үзэх юм бол цаашлаад энэ парламент ч ерөнхийлөгчөө сонгодог болох ёстой юм уу? Улс төрийн намуудын парламентд суудл бүхий намуудын зохицол хоорондоо зөвлөлдөх ойлголцох тэр асуудал дээр анхаарал тавьсан юм огт алга шүү дээ. Их хурлын дарга нь нам бус байна гэдэг дээр бол би нэг эсэргүүцээд байх юм байхгүй. Гэхдээ зөвхөн нэг тохиолдолд зориулж ийм явцсан улс төр бас хиймэргүй. Энийг их хурлын дарга захирамж гаргадаг юм уу яадгийн тэгээд энэ 5 намын удирдлагуудаас нь төлөөллүүдээс нь оролцуулаад парламентд сууд бүхий намуудад байдаг тэр ойлголцлуудыг хийгээд ингээд цаашаа явах ёстой санагдж байна. Тэгээд хэлж хэсэх асуудал дээр нь бол дэмжих ёстой байх. За Тэмүүжин гүш. Өнөөдрийн хуулийн төсөл бол үндсэн хуулийнхын одоо арга гэсэн дотор л бид хуулийн төсөл өргөн барьж байгаа. Үндсэн хуулийг өөрчлөх тийм санаачлал бол одоогор бол гаргаагүй. Монгол Улсын үндсэн хуулийн дээр маш тодорхой заасан байна. Улсын хурлын даргыг гишүүд дотроосоо илээр санал хурааж нэр дэвшүүл сонгоно. Дэд дарга нарыг нам эвслийн бүлэг тус бүрээс сонгоно гэж маш тодорхой заасан. Аль нь намжрахдаг, аль нь намжрахдаггүй тухай үндсэн хууль бол энэ албан тушаалууд дээр хил зааг нь маш тодорхой гаргасан. Улсын хурл бол өссөн хүсээг 126 гишүүнээс бүрдэж байгаа боловч нэр дэвшиж байгаа үйл явцаас шалтгаалаад намаас бас хамааралтай. Тийм учраас намын оролцох орон зай бол одоо тэнцвэрийг хангахын тулд дэд дарга нарт байгаа шүү. Улсын хурлын даргын хувьд бол энд нам оролцох шаардлага байхгүй шүү гэдэг агуулгатай үг үсэг маш тодорхой бичигдсэн байл. Тэгэхээр бид олон намын тогтолцоотой байдаг учраас төвийг захисан намуудын дуу хоолойг жигд хамгаалахад зориулсан энэ спикертэй байх гэдэг бол харин ч Батбаатар гишүүнээ нөгөө цөөх дуу хоолойгоо гаргадаг байх гэдгийг чинь хамгийн суурь зарчим. Энэ суурь зарчим руугаа бид одоо алхах гэж ерөөсөө гол агуулга. Хилцэсгээ шийдчихэд ажлын хэсэг байгуулад тэгээд ярилцаад явах бол намуудын эрх хэмжээний л асуудал. Гэхдээ бид нэг юмыг бол хатуу бодох ёстой. Монгол улс бол парламентын засаглал бүхий улс. Төрөө хэд хэд удаа гарлаа. Парламентын засаглал бүхий улс орнуудад ингээд судлаа ихэд тэр улс орнуудын чинь бараг 80% нь шүү. Соёлоороо болон хуулиар нарийвчсан зохицуулсан байдлаараа парламентын спикерт ерөөсөө төвийг сахих
төвийг сахих баталгаа нь сонгогдож гарсан намынхаа улс төрөөс ангид байх гэдэг энэ хоёр зарчмыг л барьж байгаа. Та бүхэн энэ 11-4 дээр байгаа өгүүлбэрийг би дахиад уншаад өгье. Улсын хурлын дарга нь намуудын улс төрөөс ангид бие даасан төвийг сахисан байр сууриас бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Улсын хурлын дарга олон улсын парламентын холбоо хоорондын тохиролцсон албан тушаалаас өөр ажил албан тушаал давхар эрхлийг хориглоно. Энэ бол бүр нийтлэг зарчим юм бэл. Парламентуудын. Бид энэ алт зарчмыг парламентынхаа хууль тогтоомжид хийж аваад спикерээ энэ төвшөнд авчивал энэ бол түүх болно. Дараагийн 30 жил энэ үеийн парламент сонирхлын зөрчилгүй, намчрахаагүй улс төрийн одоо хязгаарлагдмал явцсан ашиг сонирхолд хөтлөгддөггүй парламентын спикертэй болсныхоо үр дүнд цөөх олонхон жиг дуу хоолойтой байдаг, мэтгэлцдэг, бодлогоо ярьж энэ хуулийн төсөл дээр бичигдсэн зүйлээс нь биш, бичигдээгүй эсвүүдээс нь илүү асуусан шүү дээ. За яг хоо төслийнхаа хүрээнд хариулна гэдээ хариулаа явуулж болно болно. Шаардлагагүй өөр юм ярихгүй гэд. Гэхдээ нэг асуудал. Ер нь энэ ажлын хэсэг нь байгуулагдахад хэрвээ ажлын хэсгийг хэн байгуулдаг вүлээ? Их хурлын дарга. За яг хоо оруулал ажлын хэсэгт нь орё. Тэгэд ерөнхий сайд парламент тараадаг заалтыг энэ үлэн дээр чинь нэмнэ. Санал оруулнаа. Гэхдээ харин тэгээд цаашаа явна л. Үгүй. Тэгээд хэдүүлээ үнэхээр парламентын арчлыг парламентын асуудлыг шийдье гэдэг байгаа бол хүссэн үсэг үндсэн хууль руугаа орно шүү дээ. Бид нар 126 гишүүнтэй парламент тангараг өргөөд их хурлын дарга сонгогдоод тэрний дараа өг хэл сануулж байсан зүйл өгнүүд маань протокол дээр хэвээр үлдсэн баг. Намч байж болохгүй. Намын гэнсэг засгийн галтаа хэрэг хэрэглэх газрын дарга байсан, хавсарч ижсэн парламент удирдахад бол намч байж болохгүй шүү гэдэг үгийг маш олон удаа би хэлжсэн. Ерөнхий нарийн бичгийн дарга санал оруулаад ирж явах үед. Тэгэхээр энэ талдаа бол миний байр суурь нэг байгаад байгаа маань 20 жил өөрчлөгдөөгүй яваал байгаа. Харин энэ манай нөхдөөд нэг баахан хэл ам тарьж нэг даргын дэрэгдэх зөвлөлд харин намуудын төлөөл ордог болчихсон. Уг нь бол нэг 2 намын бүлгийн дарга дэд дарга одоо тэр байнгын ордын дарга нар ороод ингээд дуусчдаг байсан. Тэгэхээр тэнд парламентын хэлцэх асуудлууд болон бусад асуудлууд дээр ингээд намуудын оролцоог нэмэгдүүлж өгсөнд бол талархдаг. Одоо энэ зүйлээ бас энэ хуульдаг юм өөрчлөлтөө нэмэлтүүдийг хийж өгөөч гэж хэлээд байгаа. Жишээлбэл манай иргэний зориг ногоо нам бол их хурлын дэд даргатай болох шаардлага байхгүй бүлгүүж. Харин завсарлага авдаг хэрэгтэй бас баймар байгаа байхгүй. Тодорхой асуудал дээр санал зөрөлдөөнтэй байх үед 118 бүлэг байх үед бол завсарлагын эрх байхгүй, дуу хоолойны нэг давж чадахгүй маш хүнд байсан шүү дээ. Одоо ч гэсэн энэ хууль өргөн баригдаад 4 сарын дараа анхныхаа хэлцүүлэгт орж байна. Эн чинь өөрөө бас нэг энэ цаг хугацааг алдуулж байна гэдэг чинь бас нэг зүйлийг хэлээд байгаа. 4 сар болж аж одоо энэ хууль анхныхаа хэлцүүлэгт орж байна. Тэгэхээр энэ хуулийг хилцээ явах нь бол зүйтэй. Гэхдээ нөгөө парламентын буюу 126 гишүүнтэй 4 намны эвсэлтэй энэ субъектүүдийн оролцоог хэрхэн хангах уу гэдэг дээр нь бас нарийн зохицуултууд нэмж өгмөр байгаамаа. Тухайлх юм бол их хурлын дарга нам бос боллоо. Тэгээд хэн нэгэн их хурлын гишүүн хууль санаачлах эрх бүхий идгээд хуулийн төсөл оруулж ирэхэд тэрийг хилцүүлэхэд тэд хоногийн дотор одоо оруулж яана гэдэг зүйл ч гэсэн нэмэр байгаа хөөг. Бид нар ч засаг захиргаа энэ байгууллагууд ч 30 хоногийн дотор иргэдийн хүсэл шаардлаганд хариу өгж явах үүрэгтэй шүү дээ. Бид өөрсдөө иргэдийн төлөөлөлгээд хууль санаачлах эрхээ хэрэгжүүлээд оруулахаар тэр нь удаждаг. Хизээ хилцэх нь мэдэгддэг. Бүрөөдөр жигшүүн дээр их хурлын даргын дэрэгдэх зөвлөл дээр 6% 8% оруулаад 2 нь хилцэхдээ бусд нь хилцэхдэггүй
Гэхдээ их хурлын дээр дарга тэгэл хууль оруулаад 2 жил 3 жил хэлцүүлж чадахгүй яваал шин. Тийм зүйл яриад байсан. Тэгэхээр энэ зүйлүүдээ бас нэмж хиймээр баг. Тэгээд эргээд асуудал ярихаар хуулинд ийм юм чи одоо яах юм бэ гэдэг. Хуулийг авч хэлцүүлэхэд оруулахгүй байхаар яаж тэрчээ явах. Тэгэхээр ийм зүйлүүдэд ажлын хэсэг байгуулж нэмхэн зүйтэй байхаа гэж бодож байна. Тэгээд Бямцог дарга их хурлын дарга болчвол бас энэ зүйлүүд дээр анхаарч 5 намын төлөөллөөс яг уу тэр суудлын тоо их багтаа биш. Ер нь тэнцүү төлөөлөлтөд оруулж агаад нэг ярьчмаар байгаа шүү дээ. Агуулга нөгөө санал хураахтаа тэр хураалтан дээр их багаараа ялгардаг юм байгаа юм биз. Үзэл санаан дээр нь бол тэгээ хамтраад ажиллажмаар байна гэдгийг бас хэлмээр.